Орой мэндийг хүргэцгээе. За Mass-ийн Facebook пэйж хуудасаараа Филиппин улсад англи хэл сурах сонирхолтой хүн бүхний сонирхлыг татсан лайв хүргэж байна. Cebu хотод ирээд хүргэж байгаа миний 7 дахь удаагийн лайвыг одоо хийж байна. За Улаанбаатар хотод одоо 20 цаг 4 минут болж байгаа. Cebu-гийн цаг агаар Монгол улсын Улаанбаатар хоттой яг адилхан цагаар Cebu-гийн цаг Монгол улсын цагтай яг одоо тэнцдэг. Тэгэхээр магадгүй та бүхэн маань ажиллаа дуусгаад за өдрийнхөө ажлыг дуусгаад одоо магадгүй гэртээ амарч байгаа бол замын төвчөлтэйгээ бол лайвыг маань хүлээн авч үзээрэй. За лайв маань Cebu-гаас та бүхэндээ хүргэж байгаа 7 дахь удаагийн лайв явж байна. Өнөөдрийнхөө лайв дээр за энийхээ сонирхолтой зүйлүүдийг та бүхэндээ өргөжлүүлээд ярих болно. Магадгүй лайваа сонссон хэрэгтэй мэдээлэлүүд авах гэсэн бол та бүхэн миний Skype хаяг руу холбогдорой. Asian TikTok 7 Ethnic Page Cecom гэсэн хаягаар надтай холбогдоод хэрэгтэй мэдээлэл авах болно. Магадгүй энэ сурахаас сонирхож байгаа бол эцтэй өнөө маргааштай бичсэн. Яванда англи хэлээ сайжруулах, Cebu сурья гэсэн сонирхолтой Филиппин улсад сурах сонирхолтой хүмүүс байгаа бол лайваа үзээрэй. Лайваараа бас надтай холбогдоод хэрэгтэй мэдээлэл авч болно. За миний өөрийн Facebook аккаунт руу холбогдоод надаас бас мэдээлэл авах боломжтой байгаа шүү. За өнөөдрийн лайв дээр дээл өмсөн байгаа. Магадгүй гайхах ба. За өнөөдөр би өөрийнхөө гараараа исэн дээлээ өмсчихсэн байлаа. Өнөөдөр Филиппин маш олон орны оюутнууд, маш олон орны хүмүүс маань миний дээлийг хараад нэлээд гайхсан, шоконд орсон. Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Ямар гоё дээлээ, гайхамшигтай юм аа. Өнгөн чамд маш их зогч, үнэхээр гоё харагдаж байна гэж. Тэгэхээр энэ дээлийг би өөрөө ойж байсан. Монгол байхдаа магадгүй та бүхэн маань миний өмнөх лайвуудыг харж ирсэн баг. Цагаан сараар нэвтрүүлгийн хөтөлбөртөө бас энэ дээлээ өмсөд явж ирсэн. За тэгээд шууд лайваараа би өнөөдөр дээл өмсөн. Би өнөөдөр та бүхэндээ сонирхолтой маш гоё үзэлтэй. Best Female Culture Awards. За энэ ширээ өнөөдөр болсон арга хэмжээнд олон улсын үндэсний хувцсны арга хэмжээнд би өөрийнхөө ойсон дээлийг өмсөв. Өнөөдөр оролцсон. За тэгээд хамгийн гоё, хамгийн сайн үндэсний хувцас миний хувцас шалгасан нь миний хувьд бас маш их баяртай байгаа. Анхандаа яг ийм өдөрлөгт орно гэж бодоагүй. Зүгээр юмыг яаж мэдгүй би бас энэ бол хугацаагаар сурж байгаа юм чинь наадмаар бас өөрийнхөө ойсон дээлийг өмсөв. Наадмаар Филиппин сурж авах хугацаанд бас үндэснийхээ дээлийг өмсөж явна гэж бодоод өөрийнхөө дээлийг авсан. Өнөөдөр дээл маань за шагнал авсан. За тэгэхээр Монгол үндэсний маань хувцсыг бол энэхийн хүмүүс хараад бол үнэхээр биширдэг. За гайхалтай хувцастай юм аа, үнэхээр гоё юм аа. Бүсгүйчүүд бас өөрсдөө уралдаг гэхээр үнэхээр гайхалтай юм аа гэж байлаа. Маш олон орны оюутнууд, маш олон орны охид залуус өнөөдрийн арга хэмжээнд оролцлоо. Солонгос, Япон, Тайван, Вьетнам, Таиланд, Сауди Араб, энэтхэг Монгол гэсэн оюутнууд өнөөдөр оролцсон. За тэгээ миний хувьд шалгасан би бас маш их баяртай байна. Яагаад би энийг өнөөдөр та бүхэндээ яриад байгаа вэ гэвэл магадгүй та бүхэн маань Филиппинд англи хэлээ сайжруулахыг хүсэж байгаа бол Филиппинд англи хэлний маш олон сургууль байгаа. Филиппиний 5 хотод байрлалтай 20 гаруй сургууль руу манай Mass-ийн албан ёсны төлөөлөгч нь болоод эдгээр сургууль руу та бүхнийг ямар нэгэн зуучлалын төлбөрөөр манайх хүргэх юм аа. Тэгэхээр эдгээр сургуулиуд донд та өөрөө сонголтоо хийж болно. Огт Монгол оюутан сурж байгаагүй сургууль дээр та очиж сурахыг гэж байна. Өмнө нь ерөөсөө Монгол хүнийг харж байгаагүй, Монгол оюутнуудтай харьцаж үзээгүй сургууль дээр хамгийн анхны Монгол төлөөлөгч нь болоод хамгийн анхны Монгол оюутан болж ажиллахыг гэж байвал бас сонголтоо хийгээд манай Mass-тэй холбогдоод сурч болох юм аа. За би бол өөрийнхөө New Type International Day сургуулийнхаа хамгийн анхны Монгол оюутан. Өмнө нь бас багш нар маань Монгол хүн харж байгаагүй, Монгол оюутан
харж байгаагүй гэж үргэлж хэлдэг. Тэгээ би бол хамгийн анхны Монгол оюутан өөрийнхөө Монгол үндэсний хувцсыг хамгийн анх энэ сургуулийн оюутнуудад хамгийн анх энэ сургуульд сурж байгаа олон орны оюутнуудад өнөөдөр танилцуулж чадсандаа маш их баяртай байгаа. За магадгүй та бүхэн ч гэсэн бас Филиппин улсад байрлалтай, Филиппин улсын 5 хотод байрлалтай англи хэлний сургуулиудаас өөрөө сонгоод монголчууд өмнө сурж байсан сургуульд очих уу эсвэл огт нэг ч монгол хүн байхгүй, нэг ч монгол хүн сурж байгаагүй сургуульд очих уу гэд хүсэж байгаа бол тэрүүгээрээ сонголтоо хийгээд бас сонголтоо хийгээд сурах боломжтой юм шүү гэж хэлмээр байна. За шууд лайваараа та бүхэн маань хэрэгтэй мэдээлэл асууж олно. Тэгээд Skype хаяг руу маань бас маш олон Японоос, Солонгосоос, Хятадаас монголчууд маань надтай холбогдоод сурах сонирхолтой байгаа гэж илэрхийлсэн. Тэгэхээр та бүхэн маань заавч Монгол байгаагүй, Монгол биш Монголоос өөр газар байгаа ч гэсэн надтай холбогдоод сонирхсан мэдээлэл Skype хаягаар маань асууж олно. Skype хаяг маань бол 24 цагийн турш асаалттай байгаа. Зарим улсад байгаа монголчуудын маань хувьд цагийн зөрүү байдаг учраас миний хувьд Skype 24 цагийн турш асаалттай байлгадаг. Хичээлээсээ бусад бүх үедээ бол та бүхний холбогдсон Skype-аар над руу Солонгосоос холбогдож байна, Хятадаас холбогдож байна, за Туркаас холбогдож байна гэсэн бүх хүмүүстэйгээ би холбогдоод хэрэгтэй мэдээллийг өгдөг юм аа. Магадгүй та ирээдүйдээ Филиппинд англи хэлээ сайжруулахыг хүсэж байгаад холбогдоод мэдээлэл асууж болно шүү. За тийм ээ, Бадамжина мөгч орол 19 сард өмнө би ажилладаг байсан. 19 сард авахтаа маш олон жил ажиллаж байгаа. Бадамаас тийм Филиппин улсын англи хэлний сургуулиуд албан ёсны ихтэйгээ зөвшөөрдөг. Төлөөлөгч Масктэмд ажиллаж байгаа. Гэхдээ би Масктэмийнхаа Филиппин улс дахь төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Магадгүй та ч гэсэн энэ сурах сонирхолтой бол өөрийнхөө хүүхдийг өөрөө эсвэл хамт олноороо англи хэлнийхаа мэдлэгийг сайжруулах хүсэлтэй бол надтай холбогдоод миний Skype хаягтай надтай холбогдоод надтай видео кол хийгээд магадгүй яриад хэрэгтэй мэдээлэл асууж болох юм шүү. За Cebu-гээс лайв хүргэж байна. Хэрэгтэй мэдээлэл асууж олно. За өнөөдөр дээлээ өмссөн үнэхээр гоё өдөр байгаа. Уг нь наадмаар өмснө гэж бодож ирсэн. Наадмаар 7 сард бас энэ сурах хэвээр өөрийнхөө улсынхаа наадмын өдрүүдээр аль энэ хугацаа өмснө гэж бодсон чинь наана нөгөө оюутнуудын за олон улсын Cebu сурж байгаа олон улсын оюутнуудын үндэсний хувцсны өдөрлөг болсон. Үндэсний хувцсны өдөрлөг, үндэсний хувцсынхаа бүжгийг танилцуулах, үндэсний хувцсынхаа дуу, үндэсний өөрийнхөө үндэсний төв соёлыг танилцуулах өдөрлөг болсон. Тэгэхээр өнөөдөр яагчгүй за хамгийн анхны Монгол оюутан учраас чи заавчгүй оролцоорой. Тухайн сургуулийн маань оюутнууд хизээч Монгол оюутныг харж байгаагүй, Монгол хүнийг харж байгаагүй, Монголын хувцсыг үзээгүй гэсэн болохоор нь яалчгүй наадмаас өмсчихсэн байнамаа. Баярлаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэн Филиппин улсад байрлалтай маш олон англи хэлний сургуулиуд байгаа. Тэгэхээр англи хэлний сургуулиудын хамгийн тэргүүлэх эхний 20 англи хэлний сургуультай манай Масктэм албан ёсны төлөөлөгчөөр нь ажилладаг. Тэгээд энэ 20 сургууль дотор маш олон сонголт хийх боломжтой сургуулиуд байгаа. Магадгүй та өмнө нь Монгол оюутнууд сурж исэн сургуульд сурах сонирхолтой бол сураад тэрийг сонгож болно. Эсвэл огт Монгол оюутан сурж байгаагүй сургууль дээр хамгийн анхны Монгол төлөөлөгч нь болоод Монгол оюутан болоод ажиллахыг хүсэж байна. Монголчуудыг бол аягүй сайн мэддэг юм байна. Манай Чингис хаан монголчуудын түүх соёлыг бол маш их мэддэг юм байлээ. Мэддэг хэрнээ ерөөсөө харж байгаа гэсэн хүмүүс маш их байдаг юм байлээ. Тэгэхээр өнөөдөр бол Монголын түүх соёлыг бол маш их харж ирсэн. Монголын түүх соёлыг интернетээр олон улсын мэдээгээр зөндөө үзэж ирсэн, мэднэ гэсэн хэрнээ яг бодитоор харж байгаагүй, бодитоор нүд төрж уулзж байгаагүй монгол хүмүүс амар сэргэлэн гэсэн, монгол хүмүүс аягүй бүлгийн ухаантай гэсэн сурах чадвар нь маш өндөр гэсэнгээ дуусан хэдий ч бодитоор уулзж байгаагүй гэсэн хүмүүс маш их байдаг юм билээ. Тэгэхээр магадгүй та бүхэн гэсэн энэ сурахаас мөрчөөр хамгийн анхны Монгол оюутан болоод сурахыг хүссэн сургууль байвал тэрийг сонгож олно. Зарим сургуулиудад Монгол оюутан хизээж ирж байгаагүй түүхэндээ
Монгол хүн хизээж тухайн сургуульд зочилж байгаагүй сургуулиуд бас байдаг. Эсвэл монгол хүмүүс бас нэрсээр очиж исэн 2018 оноос хойш монгол хүмүүс очиж исэн сургуулиуд бас байгаа. Тэгэхээр тэр сургуулиудаас сонгоод сурч авна. Тэгээд энэ сурхаа сонирхож байгаа оюутнууд байвал үндснийхээ дээлийг авч яваарай. Магадгүй та бүхэн маань үндснийхээ дээл, эмэг, өсвөчүүд маань толгойн шанх, эмэг энтрээ авч яваарай. Яг л миний хувьд бол ганцхан дээлээ аваад явсан байсан. Гэсэн чинь тэргүүн байр авсан. Гэлээ гэдэг чи би дотроо за эмэгтэй хүнийхээ аксессуарыг толгойн чимэглэл, эмэг, утал энтрийг өмссөн магадгүй баалдах байлээ гэж байна. За тэгээд залуучууд маань гэсэн үндснийхээ авцыг бас аваад яваарай. Магадгүй айлч орон заавалчгүй Филиппин гэхээр айлч оронд үндснийхээ авцаар гоё хол хамгийн гоё юм байлаа. Тэгэхээр гоё кайфыг мэдэрдэг хүн болгоноос вау. Айгуу гоё. Тэгэхээр та бүхэн ч гэсэн магадгүй Филиппин сурахаар сонирхож байгаа бол Филиппин ирэх гэж байгаа бол бас үндснийхээ хувцсыг өмсөөд Филиппин хүмүүс өөрийнхөө үндэсний хувцсыг бас харуулаарай. Зараа бахархаарай гэж хэлмээр байна. Үнэхээр гоё юм байдаг шүү. За яг энэ нөгөө нэг миний өөрөө ойсон дээл юм шүү. Лайв дээр буруу харагдчаа. Би нөгөө камера өөрлөгөө харуулад хийсэн байгаа. За минийх бол яг баруун талдаа ингэрмэн байгаа. Зүүн талдаа биш баруун талдаа лайваар харагдахдаа зүүн талдаа харагдаад байгаамаа. Айлч лайваар өөрийгөө селфи хийхээр зураг буруу харагддаг штэ тийм ээ. Тэгэхээр манайхан шүүмжлэхээсээ илүү бас шалтгааныг нь мэдэн шүүмжлээрэй гэж би хүсье. Гэхдээ ерөнхийдөө бол дээлийн маань ингээд баруун талдаа байгаа. Камера маань өөдөөс хийж байгаа болохоор нөгөө буруу талдаа юм шиг харагдаад байгаамаа. Манай сургуулийнхаа ороод ирсэн байна. Трэти Линда гэсэн байна. За сургуулийнхаа нийт сургуулийн олон улсын за үндэсний хувцсны өдөрлөгт миний зүгээс за эмэгтэй хамгийн гоё хувцс гэсэн шагналыг авсан. Тэгэхээр манай бусад оюутнууд маань ч гэсэн за тухайн сургуулиудаас сонирхож байгаа бол дээлээ аваад ирэх хэрэгтэй юм биш үү? Өөрийнхөө хайсан дээлийг наадмаар өмснө гэж тооцоолсон чинь яалчгүй наан өмсчихсэн. За профессор Нэмцэг баярлалаа. Амжилтсыг бадамж оноо мөг жаргалтай баярлалаа. За миний зүгээс бол энд англи хэлний мэдлэгээ сайжруулахаас сурдаг баг анхны шатнаас нь сурж байгаа. Ерөнхийдөө бол энд сурахаар ирсэн оюутнуудаас төвшин тогтоох шалгалт авдаг. Төвшин тогтоох шалгалт аваад тэрнээс нь үргэлжлүүлээд хичээлийг нь заадаг давуу талтай юм. Бүх хичээлээ ганцаажиж үзнэ. Тэгээд магадгүй та бүхний хичээл яаж авах вэ гэвэл нэгдүгээр дөрөв хоёрдугаар дөрөв буюу граммар хичээл маань орно. Дөрөв за энэ хичээлийн маань багш Ян гэдэг багш байгаа. Миний англи хэлний бүх дөрмийн хичээлийг заадаг маш үзэсгэлэнтэй бүсгүүд байгаа. За багш нарын зургийг дараагийнхаа Facebook дээрээ Mask-ийнхаа пэйж дээр би бас постлоод оруулах болно. Яагаад би энэ хичээлийг та бүхэндээ танилцуулаад багшийг танилцуулж байна вэ гэвэл гол нь нэг оюутан доор хаяж дөрөв хичээл үзлээ гэхэд дөрөв өөр багштай. Гэхдээ тэр дөрөв багштайгаа төгсөн төслөө та хичээлээ үзнэ гэсэн үг. Миний дөрвийн хичээл юм багш. За миний хамгийн хайртай багш буюу за унших хичээлийн маань багш Джейсон гэж залуу байгаа. За үнэхээр Филиппиний төв соёлыг надад хамгийн сайн тайлбарж өгч чаддаг. Дээрээс нь надаас эргүүлээд Монголын төв соёлыг хамгийн их асуудаг миний хэл амыг сургалтыг асуудаг багш маань миний унших хичээлийн багш байгаа. Үнэхээр боловсралтай залуу. За тэгээд багш нартаа бас баярлалаа. Магадгүй өнөөдрийн маань лайв монгол хэл дээр би монгол хүмүүстэй зориулж явуулж байгаа. Тэгэхээр яг одоо лайвыг маань бас багш нар маань үзэж байна, сургуулийнхан маань үзэж байна. Тэгэхээр дараагийнхаа лайвыг бас би сургуулийнхаа багш нарт зориул, сургуулийнхаа захиргаа гадаад оюутнуудад зориулаад за Сауди Араби, Нидхийг, Турк, Вьетнам, Тайван, Таиландын найзуудад зориулаад бас хэлнийхаа төвшинг нэлээд сайжрахаараа бас лайва би англи хэл дээр хийнэ. За миний бичих хичээлийн багш маань за вэж гэвсгүй байгаа. Өнөөдөр бит хоёр Монголын баг болсон. Монгол үндэсний дээлээрээ за би бас өөрийнхөө
энд сурахаар ирсэн Монгол оюутныхаа дээлийг гуйгаад надад бол ганцхан дээлээс учраас Монгол оюутныхаа дээлийг гуйгаад уучлаарай. Өнөөдөр манай дээр бас өдөрлөг болох гэдэг хамаа. Чи надад дээлээ зөөлүүлээч гэдэг би багштай дээлээ өмсөлээд за хоёр ингээд унших хичээлийнхаа багш Рэдчтэй хоёр өнөөдөр за олон улсын үндэсний хуцсны өдөрлөг тэргүүн байрыг авсан. Тэгэхээр хоёр эмэгтэй хуцсны энэ миний тэмцээнд орсон сертификат. Тэгээд за эмэгтэй хуцсны төрөл тэргүүн байр авсан. За хамгийн шилдэг хуцаа шалгасан, үндэсний хуцаа шалгасан. За ерөнхийдөө манай Монгол үндэсний маань хуц бол хаач хамгийн гоё. За тэгэхээр та бүхэн маань ямар ч төвшнөөс ирсэн энэ дүүрэн сонсох, унших, бичих, ярих гэсэн хичээлүүдийг бол давхар үзэн. IELTS болон TOEFL-ийн хичээл, TOEFL бизнесийн англи хэл, мэргэжлийн англи хэл гэсэн англи хэлний сургалтууд бол байдаг. Та ямар төвшөнд сурахыг хүсэж байна, ямар төвшин хүртлээр сурахыг хүсэж байна тэрхүү сонирхлоороо өөрийнхөө өдөрт үзэх хичээлийн цаг тэгээд хичнээн 7 хоног сурах сонирхолтой байна. Хэдэн орны оюутантай хамтдаа байхыг хүсэж байна. Тэрийгээ сонгож олно. Хамтдаа орны оюутнуудаа сонгож олох чинь би 4 өөр орны оюутантай хамт аймаар байна. 2 оюутантай хамт аймаар байна гэвэл өөр орны оюутантай ордог. Жишээ нь та 4 хүний өрөөнд орлоо гэхэд 4 өөр орны оюутантай орно гэсэн. 3 хүний triple room байлаа гэхэд өөрөөсөө гадна 2 орны оюутантай яриад тэгэхээр дотор байрантаа байхдаа хэлээ маш сайн сайжруулна. Хичээлийн цагт та тасралтгүй. За 1 цагийн турш хичээл болгоно 1 цагийн турш орно. 1 цагийн турш хичээлээ сайжруулна. За асуултанд хариулъя. Амьдралын түвшин хэр байдаг бол сууч байх хугацаанд ажиллах боломж байх. Сууч байх хугацаанд ажиллах боломж байхгүй. Яг л Филиппин улс маань өөрсдөө 110 сая гаруй хүн амтай. За амьдралын түвшний хувьд бол ерөнхийдөө за хит баян бас давуу түвшний гэсэн хүмүүс байдаг юм. Гэхдээ эдгээр нэг давуу тал нь бүх хүн ерөөсөө англи хэлтэй. Ямар ч бага насны хүүхэд Филиппино гэдэг үндэсний хэлээр ярихаас гадна англиар маш цэвэрхэн ярьдаг. Филиппин багшны нэг давуу тал чанар нь бол англи хэлийг маш сайн зааж өгдөг. Ерөөсөө тухайн оюутнуудтай харилцах ярианд бол маш сайн тасгалгүй тэр хичээлийн цагийн турш ордог. Англиар ярина, англиар асуун. Тэгэхээр хэл сайжруулахад бол маш сайн. Тэгэхээр ажиллах боломж нь зөвхөн яг богино хугацаанд ганцаарч хийсэн сургалтаа эрчимтэй англи хэлийг сайжруулахаас төсөл Филиппинийг зараарай магадгүй та бүхэн маань яг одоо лайваараа асуух боломжгүй гэсэн надтай холбогдоод хэрэгтэй мэдээлэл асуух эсвэл үнийн судалгаа, ойр тойрны амьдралын судалгаа асуух үзэл миний хаяг Asian Statistic 7 ethnicity.com гэсэн хаягаар холбогдно. За би өөрөө нийт сургуулийн албан ёсны төлөөлөгч. За нийт сургуулийн Монгол оюутнуудаа хариуцсан албан ёсны Монгол менежер байгаа. Тэгэхээр энэ сургууль суралцахаар сонирхож байгаа бүх Монгол оюутан та бүхнийг би бас хариуцаа та бүхэнд бол өдөр тутмын асуудал танд туслаж дэмжиж явах болно. Тэгэхээр та бүхэн маань надтай холбогдож олно. Тэгээд заавчгүй Монгол зүгээр хятадд байгаа оюутнууд маань гэсэн над руу маш их холбогдож байгаа. Японд байгаа оюутнууд маань Японд олон жил ажилласан одоо зөвхөн англи хэлээр сайжруулахыг хүсэж байна. За магадгүй Австрали руу одоо нэг өөрийнхөө мэргэжлээр яг ажиллах гэж байгаа. Наан нь ингээд боломжийн хэлээ сайжруулмаар байна гэсэн маш олон хүмүүсээр над руу холбогдож байгаа. Тэгэхээр та бүхэн маань асуултаа лайваараа асуухаас нэг асуухыг хүсэхгүй байгаа бол Asian Statistic 7 ethnicity.com гэсэн миний Skype хаягтай холбогдоод хэрэгтэй мэдээлэл асууж олно. Skype бол 24 цагийн турш байгаа. Төлбөрийн мэдээлэл өгч болно. Төлбөрийн мэдээллийг асууж байгаа бүх хүмүүстэй хэлэхэд нэгдүгээр та ямар төвшөнд хүртэл сурахыг хүсэж байна. Дээрээс нь өдөрт хэдэн цагийн хичээл авахыг хүсэж байна. Тэгээд тэр хугацаагаас сурахыг хүсэж байна. Тэрийг мэдээлэлтэй өгч олно. Тэгээд нэг ч Монгол оюутан хизээд сурж байгаа сургуульд ирэх үү? Эсвэл Монгол оюутан байгаа сургуульд очих уу гэдгээ сонгоод сурж олно. Огт намжин стresснээс хол намжин хүчин сурмаар байна уу? Эсвэл аялангаа гой экстрем аяллууд хийнгээ аялангаа сурмаар байна уу? Гэр бүлтэйгээ хүүхдүүдтэйгээ ирж сурмаар байна уу? Найзуудтайгаа хамтдаа сурмаар байна уу гэдэг өөрийнхөө сонирхлоор надтай холбогдоод би та бүхэн татвар сургуулиудынхаа мэдээлэл өгнө. Манай Mask Academy
хамтран ажилладаг 20 сургууль байгаа. 20 сургууль дотор маш олон төрлийн сонголт хийх боломжтой сургуулиуд байгаа. Монгол оюутан өмнө сурж исэн, сурж байгаагүй эсвэл аялангаа сурах боломжтой эсвэл бүр маш чанга бэлэнтэй та англи хэлний IELTS-ийн зорьсон оноогоо авахыг хүсвэл эсвэл магадгүй TOEFL бүр зорьсон төвшөндөө хүрэхийг хүсвэл таныг төвшөнд заавалжгүй хүргэдэг хатуу сургалтын системтэй сургуулиуд ирсэн сонирхож болно. За эсвэл зүгээр зуны одоо ажлынхаа ээлжийн амралтаар тийм ээ ээлжийн амралтаар эсвэл хүүхдүүдээ зуныхын амралтаар за аялал зугаалгаас гадна үр бүтээлтэйгээр бас англи хэлнийхээ төвшинг яг орчимтой сайжруулахыг хүсвэл бас тухайн сургуулиудыг сонгож болох юм шүү. За баярлалаа. Өнөөдрийн энэ дээл учирч авсантай наадмаар өнгөрсөн гэж бодож исэн дээл би өөрөө ойж исэн өмнө магадгүй 19 тайл авахд ажиллахад лаглахын маань лайвыг үзчихсэн хүмүүс анзаардаг байх. Би бас цагаан сарынхаа лайвыг энүүгээр өмсөж хийжсэн. Гэсэн чинь наадмаар энэ сургалтаа өнгөрсөн гэж бодсон. Гэтэл өнөөдөр олон улсын оюутнууд үндэсний хөтөлбөрийн өдөрлөг болоод за тэгээд би бас өөрөө тухайн сургуулийнхаа хамгийн анхны монгол оюутан байж таараад тэгээд монгол хувцс үзээгүй, монгол хүнийг харж байгаагүй, монголын төв соёлыг бас өмнө үзэж байгаагүй гэсэн маш олон хүмүүс байсан учраас яг ч өнөөдөр өмсгөөс аргагүй болсон. Надад үндэсний маань нэг үндэсний маань толгойн шанх байсан бол би өнөөдөр одоо гэтээ дунд сургууль явуулж өгдөг дунд сургууль руу бишээ зөвхөн англи хэлний сургууль англи хэлний за ихтэй сургууль бол биш зөвхөн англи хэлний сургууль ч англи хэлийг та Калн аргаар хичээлэх үү эсвэл Калн метод аргаар сурах уу эсвэл заавал IELTS хөтөлбөр сонгох уу TOEFL бизнесийн англи хэл магадгүй та бүхэн маань бизнесээ илүү өндөр түвшинд хүрэхийг хүсвэл бизнесийн англи хэлийг сонирхох боломжтой. За би дээрээс нь бас орчин үед Facebook, social болон Instagram руу орохыг маш их хүсэж байгаа. Өөрийнхөө бизнесийг Facebook-ээр маш их олон хүнд хүрэхийг хүсэж байгаа. За өөрийнхөө бизнесийг за зөв чиглэлийг нь олоод social content marketing ашиглаж бизнесээ хөгжүүлэхийг хүсэж байгаа хүмүүс зориулаад сошиалар бизнесээ хөгжүүлэхэд хамгийн чухал нь англи хэл байдаг. Тэгэхээр магадгүй та өөрийн бизнесээ заавал хин нэгэн төлбөр мөнгө сурчлуулахаар өөрөө сурчлах боломжтой. Болон та англи хэлээ сайжруулаад англи хэлний сургалтанд сууж болно. Англи хэлний за мэргэжлийн англи хэл болон бизнесийн англи хэл гэсэн хөтөлбөрүүдээ сонгоод та бас өөрийнхөө бизнесийг өөрөө хөгжүүлээд явах боломжтой юм шүү. Болно англи хэл бизнес хөгжүүлэхэд англи хэл маш чухал. Магадгүй та бүхэн маань ажлынхаа хажуугаар өөртөө амралт өгөөд магадгүй 1-7 хоногийн амралт өгөөд ажлын 5 өдрөө англи хэлээр үзээд хасан бүтэн өдрөө эргэн тойронд Филиппин улсын 7 гаруй арлын өссөн рүү аялаж болно. За энэ 7 хоног миний араас Магтаам арлын за Happy Beach буюу ганц эвэртийн за ганц эвэртийн нутаг гэдэг Аз жаргалын Happy Beach арал руу явна. Магадгүй Happy Beach руу явахаараа маш олон зургуудыг та бүхэнд оруулаа. Магадгүй аялал сонгож байгаа бүсгүйчүүдтэй гэхэд Instagram ба Twitter дээр Facebook аккаунтаа хийж болох маш гоё үзэгдэлтэй зургуудыг энд авч чаднаа. Extreme аялал, zipline, за далайн гүмрүүдийн шумбах, дайвинг хийх. Дунд сургууль байхгүй шүү дорж чулуунаа. Тэгээд хүүхдүүдэд аваад сурахыг сонирхож байгаа ээжүүдтэй аавуудтай хэлэхэд хүүхдүүдтэйгээ хамтдаа ярина гэвэл энэ сурах боломж бол байгаа. Гэхдээ мэдээж манай Монгол улсад бол 18 нас хүрээгүй хүүхдүүдийг эцэгхийн зөвшөөрлгүйгээр эцэгхийн хараа хяналтгүйгээр итгэмжлэх хөнгүүгээр ганцаараа явуулах бол хориотой байдаг. Тэгэхээр та бүхэн маань бас магадгүй хүүхдүүдээс сургах сонирхолтой байвал заавалчгүй аав ээжийн хэн нэг нь эсвэл итгэмжлэх хэн нэг нь бол заавалчгүй явах шаардлагатай байдаг гэдгийг анхаараарай. За миний Facebook аккаунт руу найзын хэсэлт явуулаарай. Тэгээд надаас хэрэгтэй бүх мэдээлэл авсаж олно. Би та бүхэнд хэрэгтэй бүх мэдээллийг өгнө. Тэгээд миний Skype хаяг шүү. Agent @nils.ph.com гэсэн хаяг байна.
24 цагийн хэдий ч би та бүхэнтэй холбогдоод мэдээллийг өгнө. За ажлын цаг маань 7 гэж тараад тэгээд лайв хийдэг болохоор нэлээ орой хийгээд байгаа шүү дээ. За гадаад улсад сурж байгаа монголчууд та бүхэн маань магадгүй Япон улсад байгаа оюутнууд Япон, Хятад, Тайван, Туркид байгаа монголчууд та бүхэн маань англи хэлээ арай хямд зарлаа. Орчилдон сурахыг хүсэж Филиппин улсыг сонирхоорой. Надтай холбогдоод өөр хэрэгтэй гэсэн өөрийнхөө сонирхож байгаа бүхэл мэдээлэл асууж болно. Япон оюутнууд бол зуныхаа амралтаар байнга хишээр сурдаг. Яагаад гэвэл Австралид сурах, Англид сурах, Америкт шууд хэлний төвшин сурахаас хацсангүй хямд байдаг учраас дээрэс нь хамгийн чанартай үр дүнтэй богино хугацаанд заадаг болохоор тухайн өндөр хөгжилтэй орны Хятад, Япон, Солонгос, Тайван, Вьетнам, Таиланд орны оюутнууд бол ийшээ ирдэг юм байна. Эмнэлэгүүд бас одоо хийж байгаа. Манай сургууль за энэ 7 хоногт Сауди Арабийн оюутнууд бол нэлээд их ирлээ. За эмнэлэг оюутнууд бас ирлээ. Тэгэхээр та бүхэн ч гэсэн арай маш хямд зардал мэдээж Монголтой харьцуулахад бол хямд зардал биш. Гэхдээ та ерөөсөө богино хугацаанд маш үр дүнтэйгээр ганцаарч сурах боломжтой. Австрали руу сурах, Америк руу сурах, Англи руу сурахаас хэд дахин хямд үнээр орчиндөө сурах боломжтой юм аа. За өнөөдрийн маань лайвтай хамт байсан баярлалаа. Баган Жунай мөх жаргал танд баярлалаа. За сайхнаа танд бас баярлалаа. За удахгүй ирэх Монгол оюутнууд бас хүлээж авахд би бэлэн байгаа. За сая бас Монгол оюутнууд маань ирсэн. Дээрээс нь одоо энэ 7 хоногийн асаад бас дараагийн Монгол оюутнууд маань ирж байна. Та бүхнийг гэхэд би та бүхнийг Монголынхоо тугийг бариад сонгосны буудлаар би хүлээж авах болно. Магадгүй ийшээ сурахаас сонирхож байгаа. Англи сайжруулах сонирхолтой байгаа хүн болгон маань ахруу холбогдороо би та бүхнийг онгоцны буудлаас тань нөхцөлөд чиглүүлээд явах болно. Маскдэмийн албан ёсны төлөөлөгч Филиппин улсын англи хэлний сургуулийн албан ёсны төлөөлөгч Маскдэмийн Филиппин дахь төлөөлөгч миний би та бүхэндээ лайв хүргэлээ. Өнөөдрийн маань лайвтай хамт байсан баярлалаа. За магадгүй та ч гэсэн ийшээ сурахаас сонирхож байгаа бол өөрийнхөө мэдхийг хүссэн бүхэл мэдээллийг надаас асууж болно. Юу авчих вэ? Мөнгө хэд байна? Мөнгөний ханш хэр байх вэ? Хичнээн хугацаагаар сурж авах уу? За өөрийнхөө сонирхлыг хэлээд сурах боломжтой. Өнөөдрийн маань лайвтай хамт байсан баярлалаа. Надтай холбогдоод хэрэгтэй бүх мэдээлэл аваарай. Манайхан дийлэнх нь ухаалаг утастай байх гэж бодож байна. Насны хязгаар байхгүй сайрны санаал насны хязгаар байхгүй. Манай сургууль жишээ нь 4 настай хүүхэд сурдаг. Гэхдээ 4 настай хүүхэд маань ганцаараа сурдаггүй, ээжтэйгээ хамтдаа нэг өрөөнд байдаг. Бага насны хүүхэд болохоор ээжтэйгээ нэг орон дээр унтдаг юм байлаа. Тэгээд 4 настай хүүхэд маань ээж нь өөрөө 8 цагийн хичээл аваад, хүүхэд нь 4 цагийн хичээл аваад, ээжийг нь хичээлтэй байх хооронд хүүхдийг нь Филиппин багш нар саатуулаад байж байдаг. Гэхдээ хүүхдэд бас хичээл үздэг. Хүүхэд хичээл үзэхгүй ч яж болно. Хүүхэд хичээл үзэхдээ тухайн хүүхдийн насны онцлог тааруулсан. За it's pen. За this is a book гэдэг айгуу хөнгөн хэлтэй заадаг. Ээжийн хичээл маш их байдаг. За гэхдээ Япон, Хятад, Солонгос ээж нар маань хүүхдүүдээ авч маш их сурдаг юм байлаа. Магадгүй Монгол ээж нар маань ч гэсэн өөрөө хэлээ сайжруулмаар байдаг. Хүүхэдтэй бас санаа зовоод байдаг. Хүүхдээ үлдээж чадахгүй байл боломж олдог юм аа. Магадгүй хүүхэд сурахгүй зөвхөн хүүхдтэйгээ та хамт байх боломжтой шүү. Хүүхэд хичээл үзэхгүйгээр зөвхөн та хүүхдээ өдөр болгон хажуудаа хамт байх боломж байдаг. Насны хязгаар авахгүй. За манай сургууль яг хичээл үзэж байгаа хүүхэдгээр 4 нас хамгийн бага залуу 4 нас ээжтэйгээ сурдаг Япон хүүхэд байна. Дараа би зургийг нь үзүүлээд пэйж дээр оруулна. Тэгээ хамгийн хүч нь бол 85 настай хүн байгаа. 85 настай хүн. 87 настай нэг оюутан маань төгсөө явчихсан. Одоо 85 настай дахиад нэг хүн байгаа. Нэлээд урт хугацаагаар сурж байгаа юм шиг байна. Үүний хувьд одоо та бүхний үзэх хичээл сурах хугацаа дээрээс нь хэдэн 7 хоног
хідэн ортой өрөөнд орохыг хүсэж байгаа хэрүүгээрээ бодно. Зарим хүмүүс ерөөсөө стресснээс ганцаархнаа өрөөнд байдлаар хичээлээ би ингээд маш их үзмээр байна. Би ерөөсөө хэн нэгэнтэй биш. Би одоо яг хичээлийн ажлынхаа амралтаар би стресснээс бол майнд маш гоё явчихсан. Далаа ирэх дээр магадгүй би маш гоё фитнес хол хичээлээ үзмээр байна гэсэн хүмүүс бол нэг ортой, хоёр ортой өрөөнд сонирхож байна. Харин олон орны оюутантай танилцмаар байна. Олон орны оюутантай би контакт тогтоомоор байна. Хилээд ярианыхаа хэлийг маш сайн сайжруулмаар байна гэсэн хүмүүс олон ортой өрөөнүүдийг бол сонирхдаг. Үнийг бол одоо би яг цэжэрээ хэлэх боломжгүй. Миний Skype хоёроо холбогдоод надтай холбогдоод үний мэдээлэл асууж байна. Яг бол хүн болгоны үн бол ижил байхгүй. Нэгдүгээр та хэдэн ортой өрөөнд орох уу? Хэдэн цагийн хичээл үзэх үү? Дээрээс нь тэр хугацаагаар сурах уу? Гэдгээс хамаарат үн өөр учраас би яг одоо ингээд лайв дээрээ за одоо яг үн ийм байгаа гэдээ бас хэлэх боломж байдгүй маа. Хүн болгон өөр төрсөн хөтөлбөрөө өөрөө сонгоод тэрнийхээ үнийг сонсдог. Бэлгүүн Cisco үний мэдээллийг нь би та над руу үний мэдээллийг нь би тантай холбогдоод тэгээд та надаас авч болно. За. Энэ хүүхдэд суух гэдэг ямар боломжийн бэ? За. Хүүхдүүдээ аваад явж болт юм байлаа. Магадгүй хүүхдүүдээ авч явахдаа хүүхдүүдийнхаа хоолны орны төлбөрийг төлөөд хүүхдээ авч явж байна. Хэрвээ хүүхэд хичээл үзнэ гэвэл бас арай өөр байгаа. Тэгэхээр хүүхдүүдээ авч яваад сурах боломж олдог юм аа. За өнөөдрийн маань лайв байханд байсан баярлалаа. За дээрэс нь дараагийн маань лайв нэм гарагт болно. Нэм гарагт за та бүхэндээ дараагийнхаа 7 дахь удаагийн лайв хүргэн. Өнөөдрийн лайв бол 6 дахь лайв. Тэгээд дараагийн лайваа 9 өдөр үргэлжлүүлэх болно. За сайхан амцгаарай. Рона Борбанди үний мэдээлэлээ та Skype хаягаар маань холбогдоод аваарай. Agent Twitter @ph Cipcom гэсэн хаягаар та надтай 24 цагийн хэдийж холбогдоод мэдээлэл авах боломжтой. За баярлалаа.